Улсын хурлын хаврын чуулганаар 9 томоохон хуулийн шинжилэл хийгдэн гэлээ. Арчилсан намын бүлэг улсын хурлын даргыг ажлаа өгтөл чуулганы хуралдаа суухгүй. Ховдоо 2 орон сууцтай Баян зүрх дүүргийн албан хаагч буцалтгүй тусламж авчээ. Нэр нүргүй аккаунтын ард сэтгцийн асуудалтай хүмүүс байдаг. Өрөмдрөг үзэгчдээ даваа гарагийн 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр сая танилцуулсан болон бусад мэдээллийг үзүүлнэ. Намрын чуулган улс төржилтөөр эхэлж, улс төржилтөөр өндөрлсөн. Иймдээч улсын хурал өнгөрсөн намар улсын төсөв албан тушаалтнуудын томилгоо хоёроос өөр зүйл хэлэлцээгүй гэхэд хэлсдэхгүй. Үүнийг ч улсын хурлын гишүүдийн ихэнх нь хэлж ярьж шүүмжилж байсан. За тэгвэл энэ хаврын чуулганаар улсын хурал иргэдийн амьдралд ээлтэй эдийн засагт үр өгөөжтэй хуулиудыг хэлэлцэж батлана гэж улсын хурлын дарга учрал амлалаа. За үүнд зөвшөөрлийн тухай хууль, эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, татварын багц хуулийн шинжилэлт, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрчим хүчний тухай хууль, банкны тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай хууль багтаж байна. Улсын хурал удаан хүлээлгсэн эдгээр хуулиудыг хаврын чуулганаар батлана гэж улсын хурлын дарга нээлтийн үеэр хэлж байлаа. Зөвшөөрлийн тогтолцоог буруу биш зөв болгоход эдийн засгийн эрх чөлөөний хууль, төлбөрийн чадваргүйдлийн хууль, арилжааны тухай хууль, эрчим хүчний тухай хууль, нийтийн өмчийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай хууль, татварын багц хуулийг цогцоор нь шинжилж хөрөнгө оруулалтанд тулгарч байгаа хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгах шаардлагатайг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид өөрийнхөө хөлс хүчээр ахуй амьдралаа өөд татах хүсэлтэд хэн бүхэн хүсэж байгааг анхаарал авч үзэх ёстой. Хөрөнгө оруулагчдыг урьж авчирч хаад хөөж явуулдаггүй байхыг хуульчлан хөгжил дэвшлийн түлш болсон хөрөнгө оруулалтыг дуудаж дэмжих нэн шаардлагатай байна. Зээлийн хүү буулгах нь зөвхөн гадаадын банк оруулж ирээд шийдчих зүйл биш ээ. Ойрон жилүүдэд эдийн засагт эзлэх төсвийн нөлөөг бууруулж хэрэглэгчээс үйлдвэрлэгч, халамжаас хөдөлмөрт, импортлогчоос экспортлогч улс болж байж зээлийн хүү бага түвшиндээ хүрнэ. Харин богино хугацаанд иргэд үйлдвэрлэгчдтэй илүү боломж нээхийн тулд банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь гадаадын банк орж ирж санхүүгийн ноу-хау, шинэ стандарт, эрсдлийн удирдлагын соёл технологийн шинжил, үр ашигтай банкны салбарын шинэ хөгжлийг эхлүүлэх болно. Ийхүү улсын хурлын дарга учрал хаврын чуулганыг нээсний дараахан сөрөг хүчин мэдээлэл хийж аль нэг намын дараагаар улсын хурлыг удирдуулахгүй гэж мэдгдлээ. Улс төрийн намыг удирдах байгаа хүн улсын хурлыг даргалах нь зарчмын хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэж тэд үзэж байна. Иймдээч улсын хурлын даргыг парламентын хоймроос буух хүртэл арчилсан нам улсын хурлын чуулганд оролцохгүй гэлээ. Хэдхэн сарын өмнө өрнсөн Зандан шатар амар эсгалан нарын хоорондох эрх мэдлийн төлөөх тэмцэлд хамгийн их хохирсон институт нь улсын хурал гэж ардчилсан нам үзэж байна. За энд цаашид улсын хурал улс төр дагаж савлахгүй байх хамгаалалтыг хийж өгөхийн тулд улсын хурлын дарга нь өөрөө нам бус төвийг сэхэж явах ёстой билээ. За энэ хүрээндээ улсын хурлын дарга нам бус байх хуулийн төслийг Тэмүүжин гишүүн санаачилсан. За тэрээр энэ хуулийн төслөө Монгол Ардын намын дарга учрлыг улсын хурлын даргаар томилогдсон өдөр өргөн барьсан нь зүгээр нэг давхцал биш. За гэтэл энэ хуулийн төслийг хизээ хэлэлцэх нь тагчиг байсаар өнөөдөр хүрлээ. За энэ дарга буюу хаврын чуулганы эхний өдөр сөрөг хүчин бойкот зарлаж улсын хурлын даргыг ажиллаа өгөхийг шаардлаа. Нэг намын дарга толгой дээр гараа суучаар зүгээр намынхын төлөө алга ташаад заагаад хадаг бариад үлддэг юм байна гэдгийг бид өвлөн ч гэсэн харсан. Одоо ч гэсэн аяг харах гэж байна. Тийм учраас парламентын арчил өөрөө үнэхээр парламентын дархлаа өөрөө байна гэж бодож байгаа бол нэг намын дараа толгой дээр нь гарч суух тухай биш. Олон намыг дунд нь мэтгэлцүүлээд аль нь эрүүл сарал бодол, аль нь илүү зөв бодлого вэ гэдгийг нь одоо жигд тийш хангаж чаддаг төвөг сагсан тэм даргатай байх тухай л ярьж байгаа. Амар эсгэлэн дарга улсын хурлын даргын ажлаа хашаад ирэхэд намын даргаараа сонгогдлоо гэхэд яг энэ шийдвэрийг арчсан намын бүлэг гаргаж ирсэн. Яг энэ шийдвэрийг зарчим адилхан л үйлчлэх ёстой. Арчсан намын бүлэг нэг зарчим дээр өөр шийдвэр гаргахгүй гэж сая улсын хурлын 41 гишүүн оролцсон хурлаас 41 100% дэмжиж энэ шийдвэр гаргалаа.
Монгол улсын үндсэн хуульд ерөнхийлөгчийг төр эзгүйд түүнийг улсын хурлын дарга орлох тухай заалт бий. За ерөнхийлөгч ив нэгдлийг илэрхийлэгчийн хувьд намаасаа түтгэлцдэг. За гэтэл ерөнхийлөгчийг төр орлох эрхтэй албан тушаал ашиж байгаа улсын хурлын дарга за намын гишүүн хിവэрэ байх нь буруу гэлээ. За нөгөө төгөөр ялсан намын дарга мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд засгийн газраа тэргүүлэх ёстой гэх зарчимж бий. За энэхүү учрлыг улсын хурлын дарга хിവэр нь үлдээх бус ерөнхий сайд болгох акт хүчнээс эхэллээ. Энэхүү сөрөг хүчний зүгээс Монгол Ардын намын дарга учрлыг ерөнхий сайдын ажиллаа хийхийг шахаж эхэлснээр дараагийн засгийн газар байгуулах асуудал хөндөгдөж магадгүй байна. За ингэснээр Замлаа шатрын засгийн газрын хувь заяа дахин сөхөгдөхөд хүрээд байна. Угаасаа ч арчилсан намын зүгээс дэд сайд нараа эргүүлэн татахгүй бол Замлаа шатрын засгийн газрыг огцруулах шаардлага нь хിവэрэ байгааг сануулсаар байгаа. 2-3хан дэд сайдыг ажиллаас нь чөлөөлөх байдлаар арчилсан намын шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгийг ч хэлж Арчилсан намын бүлгээс тавьж байгаа зарцмын шаардлага 100% хэвээрээ байгаа. Огтхон чухраагүй сая би огцруулах гарын өсгөө 6 гишүүнийг өнөөдөртөө багтаагаад гарын өсгөө нэмж зурах боломжтой шүү гэдгийг бас хэлсэн. Олон нийтэд бас энэ 6 гишүүдийн мэдээллийг ч гэсэн ер нь тэгээд тодорхой хугацааны дараа гаргах нь зүйтэй гэж бодож байна. Зарчмын шаардлага хэвээрээ засгийн газраас ирсэн бичгтээ бас танилцаад дараагийн бүлгийн хурлаар асуудлыг танилцуулаад явна гэдгийг бас хэлье. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараага дэд сайд нарыг эргүүлэн татах асуудлыг эргэж харна гэж ярьсан байдаг. За гэхдээ энэ нь ардчилсан намын тавьсан шаардлагыг хангаагүй бололтой. За түүнчлэн ардчилсан намын зарим гишүүд өөрсдийн бланкн дээрээ эрчим хүчний сайд Чойжилсүрэн, боловсролын сайд Наранбаяр зэрэг хүмүүст хариуцлага тооцож огцруулах шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлээд байсан. Харин өнөө өглөө энэ хоёр сайд өөрсдийн хүсэлтээрээ ажилласаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Өөрийн хүсэлтээр өгч байгаа. Цаг үе болгоно өөрийн суралтыг дулгадаг штэ. Тийм айхтар мэдээж чадлын дутагталд орсон хэрэглээний өсөлт маань 12%-аас доошгүй хуваар нэмэгдэж ирсэн. Техникийн нөхцөлтүүдийг бүгдийг нь улгаж ясан бол магадгүй жилдээ 30-40% өсөх байсан ийм цаг үед адилж ирсэн. Энэ талаар бол дараагийн удаа тоо баримттай яриа. Өөрийн хүсэлтээр өгсөн. Тий. Өгсөн баг. Ямар шалтгаанаар? Хувийн шалтгаанаар. Боловсролын салбар чинь өнөөдөр тэнд одоо сая баг 300 мянган хүүхэд залуучууд ингээд сурч боловсрч байна. Бүх хүний амьдралтай холбоотой хил амгүй байна гэж байхгүй. Тийм ээ. За тэнд бол багш нарын үндсэн суурь цалин хит бага байсан ажил хэлт рүү оруулсан хүн шүү дээ. Энд чи одоо багшлахын тулд амьдралд нь хангалттай хэмжээний ийм цалин авах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол би эргээ харахад бол энэ асуудлыг шийдэхийн тулд хамтдаа явсандаа баяртай байна. Маргааш өглөө засгийн газар ээлж тусаар хуралдана. За энэ хурлаар дэд сайд нарыг хэрхэх хэсэг, за өөрсдөө өргөдлөө өгсөн хоёр сайдыг ажлаас нь чөлөөлөх хэсгийг хэлэлцэнэ. За улс төрийн хүрээнд эрчим хүчний сайдаар хүн намаас улсын хурал сонгогдсон найдлаа гишүүн, за боловсролын сайдаар X сайд инх хамгаалан нар очиж магадгүйг таамаг хүрч байгаа юм. За үндсэндээ ерөнхий сайд Зандан шатар өөрийн танхимаасаа Мөнхбаатар амар сайхан нарыг явуулж, за учрлыг улсын хурлын дарга болсноос нь хойш 4-5 дахь сайдынхаа асуудлыг сэлгэх хэсгийг шийдэгнэ. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаараа ерөнхийлөгч хүрэлцэх анх удаа өөрийн амаараа тайлбар танилцуулга хэлээ. Тэрээр өөрийнх нь санаачлан боловсруулсан хуулийн төсөл зарим хүмүүсийн болгоомжилж хардаж байгаа шиг парламентын дархлаанд халтсан зүйл байхгүй гэж тайлбарллаа. Мөн энэ хууль батлагдчихвал хэн нэгний эрх мэдэл нэмэгдэж, хэн нэгэн хилмигдэх асуудал гарахгүй гэж ярьсан юм а. Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл нь нийгмийг талцуулаад байгаа. За зарим хуульч судлаач улсын хурлын гишүүдийн зүгээс энэ хууль нь парламентын дархлаанд халтаж гишүүдийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан. За ерөнхий сайд тасан оюун эрдэнэ хүртэл ийм байр суурь илэрхийлж, за нэг хүний ноёрхол тогтох эрсдэлтэйг сануулсан. За харин нөгөө талд 4 жил дархлагдсан юм шиг ёс зүйгүй айшилж, ажлаа тасалж, гэмтэрэгт холбогддог гишүүдийг эргүүлэн татах нь зөв гэж үзэж байгаа хэсэгч бий. За эдгээр янз бүрийн ялгаатай байр суурь хардлага таамгуудад төрийн тэргүүнд дараах хариултыг өглөө. Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм а. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлэмдүүлэх тухай би огт яриаггүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр ажиллах дархан эрхийг бус харин
төрийн үйл хэргийг нэр төртэй хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл сэтгэлээ өгдөг юм а. Итгэл эзэнтэйгээ өгдөг гэж үгч бас байдаг. Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэж тэрээр ярьлаа. За гэтэл энэ итгэл сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургуутслыг дэврэгэх нь парламентыг дотроос нь нурах хамгийн том аюул гэдгийг ч санууллаа. За эндэж гишүүдэд хандан ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаалах учир айх хэрэггүй гэдгийг ч хэлж байлаа. Ерөнхийлөгч энхүү өөрийн санаачилсан хуулиар хэлэлцэж батлахыг улсын хурлын гишүүдэд хандан уриалсны дараахан үндэсний эвслийн тэргүүн Номтой Баяр мэдээлэл хийлээ. За тэрээр ерөнхийлөгчийг энэ хуулиа эргүүлэн татахыг шаардлаа. Хэдий улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа ч доторх заалтууд нь ноцтой байгааг анхаарууллаа. Түүнчлэн тэрээр зөвхөн улсын хурлын гишүүд ч гэлтгүй ерөнхийлөгчийг хүртэл эргүүлэн татаж хариуцлага тооцдог байх хуулийн төсөл санаачилж байгаагаа зарлалаа. Их хурлын гишүүдийн гаргаж байгаа зарим ёс зүйгүй, авиргүй үйлдэлүүд үнэхээр уур бухимдлыг хүргэдэг. Гэхдээ төр гэдгээрээ зөвхөн их хурлын гишүүд бол ердөөсөө биш. Тэр үүднээсээ төрийн өндөр албан тушаалтаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барихад бэлтгэсэн. Тэгэхээр энэ дэмжигдвэл би Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн өрсөлдөхийг энэ хуулиа татаад авчаач. Яагаад тэгэхээр энэ хуулийнх нь хүрэх гээд байгаа хүсэл миний өргөн барих гад санаачлаад байгаа хуультай агуулга нь угаасаа багтаж байгаа. За энэ хууль хэрэгжснээр Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын их хурлын дарга гишүүд, за үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүд, ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, авилгалтай тэмцэх газрын дарга гих мэтлэн томилогдсон болон сонгогдсон нийт 50 төрлийн өндөр албан тушаалтны эрхийг нь хамгаалах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, альва хууль зөрчсөн буруутай асуудал дээр нь хариуцлага тооцох, албан тушаал дээр байгаа болон албан тушаалаас буусны дараа эрх зүйн хязгаарлалтыг хийх ийм хуулийн гол агуулганд байгаа. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За өнгөрсөн 7 хоногийн турш Тэнгэр телевизийн мэдээний редакц ядуур сэдвийг хөндөн бүхэл талын мэдээллийг үзэгч танд хүргэлээ. За эндээс тоомлон багахан дүгнэлт хийе. Хүн амын суурьшлаар авч үзэхэд суурин газар болох Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг оруулаад ядуурлын түвшин 23% байгаа бол за хөдөөд сумын төв болон багуудад 35.6% байгаа юм а. Ядуурлын түвшин хотод хөдөөтэй харьцуулахад бага байгаа хэдий ч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 56.7% нь буюу за 518.4 мянган хүн хот суурин газар амьдарч байгаа юм. За ямар хүнийг ядуу гэх вэ? Сардаа 418 мянган төгрөгөөс доош хэрэглээтэй байвал ядуурлын шугам руу орсон гэж хэлнэ. За Монгол улсад ядуурлын түвшин 2022 онд 27.1% буюу за 914.2 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна гэсэн юм судалгаа гарсан. Угтаа бол 2 жил тутамд ядуурлыг хэмжих ёстой ч 2022 оноос хойш 3-4 жил өнгөрч байна. Харин 2024 оны судалгааг 2 жилийн дараа буюу за ирэх 6-7 дугаар сараас танилцуулах юм байна. Ядуурлын нөгөө талд халамжаар амь зуугчид хэр хэмжээгээр бас нэмэгдсэнийг харцгаая. Манай улсад 20 гаруй төрлийн халамжид нийтдээ 2.7 сая хүн хамрагдаж байна. Ингээд халамжийн төсөвт жил бүр 2.2-оос 2.5 их найт төгрөгийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл 15 жилийн өмнө 30 тэрбумаар хэмжигддэг байсан халамжийн төсөв одоо 50 дахин нэмэгдэж 2 их найтыг даваад байгаа юм а.
Үүнийгээ дагаад иргэнтийн амжиргааны төвшин амьдрал 50 дахин дээшилсэн үү гэвэл бас үгүй. Насанд хүрсэн 10 хүн тутмын 4 нь ямар нэгэн төрлийн халамж авдаг буюу татвар төлөгчдийн мөнгийг хүртдэг хэрнээ ажил хөдөлмөрт зуучилж өгөхөөр төд удалгүй ажлаа хайдаг тухай халамжийн мэргэжилтнүүд хэлж байгаа юм. За хөл гар нь бүрэн бүтэн хэрнэ ажил хөдөлмөр эрхэлдэггүй тэднийг ажилдаа болгохын тулд хүүхдийн цэцэрлэг сургуульд хамруулж ажилд оруулах гээд ардаас нь татаж чангаан хамгал асуудлыг бас шийдэж өгдөг байна. Яалтчгүй ингээд ажил таслана. Тэгээ буцаагаад нөгөө хамтарч байгаа байгууллага маань бас бид нарт алтмчийн хөлн за ирсэн хүмүүс маань инглээ тэглээ гэсэн асуудлыг гаргана л да. Тэгэл өдий болсон хүмүүсээ чад бид нар чараасаас нэлээд бас явна хөөцөлдөн. За тэгэл асуудал үүснэ. Одоогийн байдлаар бол одоо манай хорооны хэмжээнд ажил олгогч буюу аж ахуй нэгжүүд өсөлтөөр бол 8 иргэнийг бол одоо өөрсдийнхөө аж ахуй нэгжтэй авч ажиллаж байгаа. Одоо биднэрт одоо 240 гаруй ажилгүй хэрэг манай хороонд байна. Нэг талаа халамж хавтгаарч ажил хөдөлмөр хийх дургүй бүтэн хүн сүрэг үүссэн бол нөгөө талд эдийн засгийн нөхцөл байдал шийдвэр гаргагчдын попурлын гор ядуурлыг улам бүр нэмэгдүүлсээр байна. За эдийн засаг төд 40% өслөө гэж эрх баригчид шийдвэр гаргагчид ярихч иргэдийн амьдрал тэр хэмжээгээр сайжирдаггүй. За энэ нь орлогын тэгш бус хуваарлалттай шууд холбоотой. Өрхийн олж байгаа орлого зарлагаад авч чадахгүй хоорондоо 60 гаруй мянган төгрөгийн зөрүүтэй байгаа нь үүний нэг нотлохоо юм а. За энэ бол өрхөөд санхүүгийн нөөцгүй амжиргааны наад захын хэрэгцээг хангах төвшөнд байгаа гэлтгэн. За нөгөө талдаа дундаж давхраг аажмаар цөөрч баян ядуугийн зааг ялгаа улам ихсэж байгаа дүр зураг энд харагдана. Сүүлийн 20 жилийн хугацаанд нийгмийн давхар ажилд эрс ялгарч за үүнээс үүдэн амьдарч байгаа улс орноо орчин байгаа нийгмээ зүвхэж дорой бураа амьдарч байгаагийнхаа бурууг улс төрчдөөс шийдвэр гаргагч нараас баялаг бүтээгч үндэсний хөрөнгөтнүүдэд тоохох хандлага хавтгаарлаа. Нэг ёсондоо нийгмийн давхар ажилд кастинг систем бий болсныг илтгэнэ. Давхар ажил бол ядуу баяны ялгаа бол аль ч нийгэмд байдаг. Бүгд тэгш амьдардаг нийгэм байхгүй. Тэх угаасаа боломжгүй. Амьдтын дунд ч давхар ажилд баг байна шүү дээ. Тэгэхээр тэр нь харин илүү хаалттай юу гэдэгт л асуудал байх шүү. Шүртэмжтэй тийм боломж байсан гэдгийг харагдаж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо галч байсан хүн төрийн толгойд гарлаа шүү дээ. Тий. Энд чинь тэгш боломж байсныг л жишээ гэж би бодож байгаа. Тэгэхээр уг нь бол тэгш боломж байсан. Тийм тэгш боломж бүрдсэн байна. Тийм цаг хугацаа байсан. Одоо тийм тэгш боломж гарах уу гэдэг бол асуудалтай. Яагаад гэвэл боловсролын тэгш бус байдал гэдэг бол маш их гарч байна. Тэгээ энэ бол цаашид бол энэ нийгмийн давхар ажилтыг илүү шудраг бус, илүү тийм хоршигтай болох, илүү хаалттай болох. Манай Монгол бол хаалттай нийгмийн давхар ажилттай болох шат руугаа явж гин гэж бодож байгаа. За энэ хандлага хэлбэрийг нэг талаалтаар шийдэх боломжгүй ч гарааны тэгшэрхийн боломжийг аль ч талбарт мөрдүүлдэг болбол ухамсар аяндаа өөрчлөгдөж нийгмийн доод давхарга хохирогч сэтгэлгээнээс ангижирч шударгаар өрсөлдөх боломжийг нээж өгөх юм а. Дэлхийн улс орнууд ядуурлыг бууруулсан гол стратеги нь боловсролыг дэмжих, халамжийн бодлогоо тодорхой болгох, хяналтыг чангадгах, үйлдвэрлэл болон экспортын өсөлтийг дэмжиж, за хөдөө орон нутгийн хөгжилд дөрвтэй хөрөнгө оруулах зэрэг арга хэмжээг авсан байх юм. Тухайлбал ядуурлын шугамаас доогуур амжиргаатай өрхүүдийг зүгээр нэг халамжийн хөтөлбөрт шууд хамруулах биш, харин хүүхдүүд нь сургуульд суралцдаг, вакцин хийлгэсэн байх зэрэг шаардлагуудыг хангаж байгаа эсхийг харгалзан үзэх гээд олон жишээг дурдж болно. Мэдээ үргэлжилж байна. За халамж ихссээр амьдрал сайжирдаггүй гэвэл үгүй. Улс орныг нуруунд дээрээ авч явдаг аж ахуйн нэгжүүд улам бүр доройтож татврын ачаалал дээр нь ажилтан олдохгүй зовлон тэднийг мөлхөхөд хүргэж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд татвараа төлж чадахгүй татврын орлого өнгөрсөн оны мөн үеэс 67 тэрбумаар багассан байгаа юм. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байгаа хүмүүсийн тооч 8,000 гаруйгаар буурчээ. За энэ бол өнөөдрийн үндэсний статистикийн хорооноос гаргасан оны эхний 2 сарын тоон үзүүлэлт.
Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын төсвийн зарлага орлогоос 720 тэрбумаар илүү гарчээ. Үүнд татврын орлого буурсан нь нөлөөлж байна. Тухайлбал татврын орлого өнгөрсөн оны мөн үеэс буурч 3.7 их найд болжээ. Үүнд орлогын албан татвар 109 тэрбум, ашигт малтмал ашигласны төлбөр 112 тэрбум, онцгой албан татвар 78 тэрбумаар тус буурсан нь нөлөөлсөн байна. Эндээс аж ахуй нэгж байгууллагууд татвараа төлж чадахгүй хүндхэн байгаа нь харагдаж байна. Нөгөө талдаа эрүүл мэндийн даатгалын орлогоч багасжээ. Тухайлбал өнгөрсөн оны мөн үеэс 39% буюу 181 тэрбумаар эрүүл мэндийн даатгалын орлого багасж 275 тэрбумд хүрчээ. Тэр хэрээрээ эмнэлгүүдийн санхүүжилт ч багасжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний вакцины зардал 380.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 37.1%-аар зардал 27.5% тус буурсан энэ дүнтэй гарсан байна. Улсын нэгдсэн сүнс зарлага цэвэр зээлийн хэмжээ бол өмнөх оны мөн үеэс 98 тэрбум төгрөг буюу 2.1% бол өссөн гүйцэтгэлтэй байна. За үүнд нөлөөсөн зардлуудыг аваад үзэх юм бол бараа үйлчилгээний зардал 85 тэрбум төгрөг буюу 6%-аар, за зээлийн хүүгийн зардал 11 тэрбум төгрөг буюу 3%-аар, за урсгал шилжүүлэх 24 тэрбум төгрөг 1.2%-аар өссөн байна. Улсын хэмжээнд энэ сард инфляц 6.5% гарлаа. Үүнд хүнсний бараа бүтээгдэхүүний үн 12%, үйлчилгээний үн 7%, барааны үн 6.3%-аар тус өссөн нь нөлөөлжээ. Үхрийн махаар жишээ авахад өнгөрсөн оны мөн үед 22,500 байсан үхрийн махны үн одоо 30,000-д хүрчээ. 1 кг гурилын үн л гэхэд 12.6%-аар өсөж 2,500-д хүрсэн. Ирэх сард ч мөн шатгууны үн өсөх хандлагатай байгаа учраас бараа бүтээгдэхүүний үн тэнгэрт хадах төлөвтэй байгааг үндэсний статистикийн хорооноос хэллээ. За хүнсний бараа бүлгийн үний хувьд задран задлаад үзэх юм бол махан бүтээгдэхүүний бүлгийн үн жилийн 18.1%-аар өссөнөөр инфляцийн 1.7%-ийг удаангаар эзэлж байна. За хүнсний ногооны хувьд болохоор 30.6% жилийн өсөлттэйгээр за 10.6% төлөв бол үзүүлсэн байна. 92 бензин түвшний хувьд аваад үзэх юм бол өмнөх оны мөн үеэс бол 8.5% өсөлттэйгээр инфляцийн 1.31% төлөв үзүүлсэн байна. Аж ахуй нэгж байгууллагуудаас гадна ажиллаа хийж буй иргэд ч татврын дарамтад орж ажилласаа гарчээ. Тухайлбал нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 8,000-аар багасжээ. Улсын хэмжээнд сарын дундаж цалин 2.5 сая. Энэ нь өнгөрсөн улирлаас 6.3%-аар өссөн дүн. Тэр хэрээр бараа бүтээгдэхүүний үн, цалингаас авах шимтгэл нэмэгцээр хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлөх сонирхлон буурах болсон байна. Баянзүрх дүүргийн засаг даргын хамгийн газраас 690 сая төгрөгийг буцалтгүй тусламж нийгмийн баталгаа гэх нэрээр дүүргийнхээ иргэд ажилчдад тараажээ. Өөрийн албан хаагчдаа толгой дараалан буцалтгүй тусламж нэрээр толгой мэдэн мөнгө тараахдаа Баянзүрхийн засаг дарга хичнээн аж ахуй нэгжийн татварыг уран таран хийснээ мэдэж байгаа болов. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг жижиг цэцэг бэлэг дурсгалын дэлгүүрэл гэхэд хувь хүний орлогын албан татварт жилдээ 10 гаруй сая төгрөг төлдөг байна. За тэгвэл 3 жижиг дэлгүүрийн эзэн бүтэн жилийн турш нуруу тэнээлгэх завгүй ажиллаж байж нэг төрлийн албан хаагчийн байрны урьдчилгааг төлсөн байна. За 21 төрлийн албан хаагчид тус бүр 30 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн гэд тооцвол 63 жижиг аж ахуй нэгжийн бүтэн жилийн орлогын албан татварыг дарга өөрийнхөө үзмжээр тараасан болж таарах нь. За тэр бүхэл дэлгүүр үйлчлэгээний газрууд ч гэлтгүй иргэн өөрийн хийсэн гар урлалын бараагаа зах дээр зогсоод зарах гэхэд хүртэл хувь хүний орлогын албан татвар тушаахыг шаарддаг гэлээ. За ингэж ажиллаж төлж байгаа татврын мөнгө нь энэ мэт шудраг бас зарцуулагдаж байгааг бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Бидний хувьд бол жилдээ 10 гаруй сая төгрөгийн татвар төлж байгаа. Бидний татвар янз бүрийн юмар бүрлдэж байгаа мөнгө штэ тэр чинь. Өчнөө татвар төлж байгаа мөртлөө тэгэл бодит ажиллаа харж чадахгүй л юм. Бид нар чи ажиллаа хийгээл өдөр шөнөгүй өвлийн өсөөс орой 10 хүртэл ажиллаа хийгээл тэгэл яв тэр болгон мэдээлэл ямар асуудал тэр бол дээгүүрээ л явж байгаа тэр. Тэр дарга нарын л асуудал. Тэгэл дээгүүрээ 30 сая ингээл өнгөө ингээл энэ дүүргийн дарга нар дандаа л худлаа дээгүүрээ л яваад идэл ард түмний ерөөс болохгүй. Тэрийг нийтийн юм янзлах хэрэгтэй шүү дээ. Нийтийн эзэмшлийн газар мазрыгаа янз. Одоо ингээд хавар удаа шураатаас бас гардаг. Ямар аймаар гэсэн аймаар төрийн мөнгө гэдэг чамаагүй сэтгэл дургаар үйлдвэрлэхгүй шүү дээ. Тэр бол буруу гэж бодож байна.
Одоо тэр чинь тэгэл одоо татвар төлөхтэй мөнгөөр тэгэл тэр чинь одоо 2 баяр байртай хүн бас давхар авцсан байна гэсэн шүү дээ. Чинь одоо байргуу зөндөл хүмүүс байгаа шүү тийм ээ. Тэгэхээр чи бас шудраг услаа байгаа шүү дээ. Яг л зах махтар зогсож байгаад бол нөгөө хүн амын орлогын албан татвар гэл цахаасаа түрээсээс гаднаас авдаг шүү дээ. Баянзүрх дүүргийн засаг дарга Жаргал сайхан төрийн албан хаагчийн тухай хуулийн 61-1-ийн 5-д заасны дагуу тэдний нийгмийн баталгааг хангах, доктортой ажилуулах бодлогын хүрээнд энэ зарцуулалтыг хийсэн гэж тайлбарллаа. За ингэхдээ 30 сая төгрөгийн байрны урьдчилгаа авч байгаа төрийн албан хаагчтай 3 жил доктортой ажиллах гэрээ байгуулдаг гэлээ. Саяны хэлсэн 30 саяын тэтгэмжэн дээр гарсан энэ шалгуурын тухайд хэллээ шүү дээ. Байр орон сууцгүй ажилтан албан хаагчид байрныхаа урьдчилгаа гэж байгаа. Сая 880 мянган төгрөгөөр одоо ингээд байр аваад энэний урьдчилгаа хийгээд орон сууцтай болцсон олон ажилтан албан хаагч байна. Би та бүхэнд энэ байрыг очиод үзүүлэх болж байна. Хоёрдугаарт энд одоо мэрэгжил боловсрлоо дээшлүүлэх, доктор суурьшилтай ажиллах 3 жилийн гэрээ хийж байгаа. 3 жил доктор суурьшилтай ажиллах. Энэ дүүргийн чинь нийслэлийн цалин зөрөөтэй учраас хараа би энэ өдөр энд аваад ирлээ. Жишээлх юм бол нийслэлийн засаг даргын хамгаалын газрын мэрэгжилтэн манай дүүргийн газрын мэрэгжилтэнгээс 154 мянган төгрөгийн илүү авч байгаа байхгүй сард. Хэлтсийн дарга нь сард 526 мянган төгрөгийн илүү. Энийг ингээ 3 жилээр зөрөөг нь бодоод үзэхэд тэр бараг дүндээ дүн болж байгаа. Дүндээ дүн болж байгаа. Ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг та бүхэн маань одоо ойлгох хэрэгтэй. Ийхүү 30 сая төгрөг авсан төрийн албан хаагчдыг нийгмийн баталгаа доктор суурьшилтай ажилуулах бодлого гэхээс илүү давуу эрх эдэлж байна гэж татвар төлөгчид үзэж байна. Үнэхээр ажлаа сайн хийж байгаа ажилчдыг дэмжих нь зөв байж болох ч татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахад чухлын дараалал оновчлол хэрэгтэй байна гэдгийг хэлж байлаа. Баянзүрх дүүргийн засаг даргын томьёон газраас 21 төрийн албан хаагч тус бүрт 30 сая төгрөгийн өгчээ. За угтаа бол байрны урьдчилгаа болсон энэ дэмжлэгийг өөрийн гэсэн нэг ч орон сууцгүй албан хаагчийн одоо нийгмийн баталгааг хангах хүрээнд өгөхөөр заасан байдгийн байна. Гэтэл энэ 21 албан хаагч донд 1-2 орон сууцтай өөрийн хөрөнгөөрөө 2-3 өрөө байрыг төвөггүйхэн худалдаад авчих чадaltaй хүмүүс багтжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн засаг даргын тамгийн газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн санхүүгийн засгийн хөрөнгө оруулалт төсвөл хөтөлбөр хариуцсан ахлах нэгтлэн бодогч Бацсүхийн Аюуш. За түүнийг өөрийн гэсэн орон сууцгүй тул байрны урьдчилгаа болон 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн тухай тушаал гарчээ. За гэтэл өөрийн гэсэн нэрний орон сууцгүй Аюушийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг харвал за нийт 42 сая орлоготой нийт 459 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн 2 орон сууц, 1 гэр 2 автомашины зогсоолтой. 90 сая машин, 69 сая мал, 359 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 181 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт хэлэлтэй. Хад уламжиндаа 123 саятай, хүнээс 278 сая төгрөгийн авлагатай юм байна. За ингээд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нягтлан бодогчид 30 сая төгрөгийн байрны урьдчилгааг өгсөн байна. За мөн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Базрагийн ган очир. За 168 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууц, 51 сая төгрөгийн машин, 50 сая төгрөгийн газар, 75 саяын үнэт идэлэл 8.1 сая төгрөгийн хадгаламжтай. Дээрээс нь 22 сая төгрөгийн авлагатай гэж өөрийн хөрөнгө оруулалтаа мэдүүлсэн байна. За ингээд 21 албан хаагчдаас зөвхөн 2-ын мэдээллийг шүүж үзэхэд ийм үр дүн гарч байна. За гэтэл 30 сая төгрөг олох тушаалыг тодруулж харвал өөрийн өмчлөлийн орон сууцгүй тул нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууц худалдан авахт нь урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлсгүй гэж бичсэн байна. За гэтэл 1-2 орон сууцтай 200-аас 300 сая төгрөгийн үнэт идэлэл газартай хүнд 30 сая төгрөгийн нийгмийн баталгаа өгсөн учрыг Баянзүрх дүүргийн засаг дарга ингэж тайлбарллаа. Хөрөнгө чинээгээр нь ялгаж болохгүй. Чи хөрөнгөтэй байна чамд өгөхгүй гэх бидэнд ирэх байхгүй. Дээр нь энийг баталсан төсөл хөтөлбөр нь байна. Иргэдийн төлөөлөгчдийн урлагийн тогтоол нь байна. За дээр нь нэмээд түрүүний энэ одоо иргэнийг би бас ийм асуулт ирэн ч гэж ирэн тооцсон. Бодсон. Тэгэхээр энэ дээр бол юуных нь гэрүүлийнх нь хүний нэр дээр одоо бүртгэлтэй ийм хөрөнгө. Тэгээ энэ хөрөнгө оруулгын урьдчилсан мэдүүлгийг бөглөхөд өөрийнх нь одоо хамтран амьдрагч нөхөр гэрүүлийн хүмүүсийн нэр дээр байгаа хөрөнгийг зайлшгүй бүрдүүлэх шаардлага. Тэр хүрээндээ энэ хүн одоо энэ бүх хөрөнгүүдээ мэдүүлээд явсан гэдгийг хэлье.
Ийм тушаалын дагуу 21 алба хаагч нийт 630 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа авсан байна. За мэдээж эргэлсэн ажилдаа эзэн болж байгаа хүмүүст энэ дэмжлэг очсон нь тодорхой. За гэхдээ энэ донд 30 сая орон сууцны урьдчилгаа халаасанд нь бэлэн яваа хүмүүс ч багтаж байгаа нь гайхмаар байна. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Тэнгэр телевизийн мэдээний редакц өнгөрсөн 7 хоногийн туршид ядуурл ба халамж гэсэн сэдвийг хүндсэн бол энэ 7 хоногт цахим орчны тухай сэдвийг онцлно. За өнөө цагт бодит амьдралаас илүү цагийг цахим орчинд өнгөрөөж байгаагаас тэнд заллин, дээрлэгэлт гээд гэмт хэрэг газар авах болжээ. За мөн мэдээллийн 900 цахим мэдээллийн дайнч тэнд өрнөх болсон. Энэ бүгдийн тухай бүтэн 7 хоногийн турш тал талын их сурвалжаас мэдээллийг хүргэн. За харин өнөөдөр бид цахим орчинд нэр нүрээ нууцлан бусдыг доромжилж гүтгэж байгаа этгээдүүдийн цаана ямархуу хүмүүс байдгийг сурвалжлалаа. Өөрийнхөө үзэл бодлыг хуурамч хаягны цаанаас илэрхийлж бусдыг доромжилж байгаа нь ихэвчлэн хариуцлага хүлээж сураагүй хүний нэг хэлбэр. Үүнээс гадна сэтгэл хөдлөлөө зөв удирдах сураагүй хүмүүс ийм үйлдэл гаргадаг болохыг сэтгэл зүйч онцоллоо. Түүнчлэн Канадын их сургуулийн багш нар 1000 гаруй интернет хэрэглэгчийг судалгаанд хамруулахад цахим орчинд бусдыг доромжлох санаатайгаар маргаан үзэх хандлагатай хүмүүс өөрийгөө бусдаас илүү гэж үзэх, бусдыг доромжилж стресстүүлж байгаагаасаа таашаал мэдэрдэг төрлийн хүмүүс байжээ. Түүнчлэн тэдний дийлэнх нь бусдыг ашиглахыг үргэлж илүүд үздэг гэж дүгнэгджээ. Өөрөөр хэлбэл тэдний хувьд бусдын уур бухимдал нь нэг төрлийн сэтгэл зүйн хувьд шагнал болж мэдрэгддэг сэтгцийн эмгэгтэй хүмүүс гэж тодорхойлж байна. Хүмүүсийг ингэж нөгөө дорд үзэх хандлагаар өөрийгөө батлах, өөрийгөө арай илүү дээр болсон юм шиг мэдрэх гэх мэт байдлуудаар тэр нөгөө сэтгэлийнхаа байдлыг проекц хийж ингэж шилжүүлж байгаа хэлбэр бол ялцчгүй нууц аккаунтын цаанаас хэн нэг доромжлох, гүтгэх, буруутгах ийм сүр сэтгэлөө илэрхийлэх нэг юм арга нь болно л доо. Манай улсад 400 мянган хуурамч аккаунт бий гэх судалгааг 2023 онд цагдаагийн байгууллагаас гаргаж 50%-ийг нь хааж байжээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд цахим орчинд хуурамч хаягны тоо улам нэмэгдэж, бусдыг доромжилсан, гүтгсэн гэмт хэрэг жилд дунджаар 300 гаруй бүртгэгдэх болжээ. Хуурамч хаягаар бусдыг доромжилж буй хүмүүс хэдэн ч насных байдаг болсон гэлээ. Олон төрлийн сэдэлтэй бусдыг доромжлох, гүтгэх, левер дахь тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг цагдаагийн ерөнхий газраас санууллаа. Одоо гэмтрэг үлдэх гэж байгаа зориудаар бас энэ хаягийг хөгжүүлж бас энэ үйлдэлийг хийдэг тохиолдол бий. Энэний ардтал насны хязгаарлалтгүйгээр ямар нэг байдлаар энэ хаягийг хөгжүүлж байна. Цагдаагийн байгууллагын хувьд шалгаж байгаа мэдээлэлд бол заллах гэмт хэрэгт бас энэ хуурамч хаягийг хэмжээгээр бас ашигладаг бас тохиолдлууд бий. За зөвлөж. Хамгийн сүүлд Facebook-ээр хуурамч аккаунт үүсгэн онлайн шоп ажиллуулж хүмүүсийн мөнгийг ловирдож байсан этгээдийг шалгахад ажил төрөл эрхэлдэггүй 36 настай эрэгтэй байсан гэлээ. Амар хэлбэр аргаар амьдрахыг хүссэн сэтгцийн асуудалтай ийм хүмүүс өөрсдийгөө илэрхгүй гэж итгэдэг. Гэвч Монгол улс Meta Group болон бусад сошиал аппликейшнтэй аюулгүй ажиллагааны гэрээтэй учраас баримтлагдах нь цаг хугацааны л асуудал байдаг гэлээ. Улаанбаатар хөрөнгө оруулалтын 7 хоног эхэллээ. За нийслэлээс хэрэгжүүлэх мега төслүүдийн нийт төсөв төртөг 50 их 80 төгрөгт хүрсэн. Улсын төсвөөс авсан энэ хөрөнгийг нийслэлд ангаараа гаргах боломжгүй учраас хувийн хвшлийг татан оролцуулахаар санал сонсох өдрүүд инхүү эхэлж байгаа юм а. Өнөөдрийн хувьд Агросити, Хүннүү хот, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих төслүүдэд хувийн хвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар танилцууллаа. Төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль 2022 онд батлагдсан. За ингээд 3 жилийн дараа журам батлагдсанаар нийслэл хувийн хвшлтэйгээ хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гарт нэгцээ. За үр дүнд нь эрчим хүчний 3 төсөлд хувийн хвшлийг татан оролцуулгаад байна. Тухайлбал ТЭЦ 5 төсөл нийт 658 сая америк долларын өртөгтэй мега төслийн нийт санхүүжилтийн 20% нь нийслэл, үлдсэн 80%-ийг хувийн хвшлийн шийтгэр болоод байна. За нийслэлээс зарласан гэлтгүй хувийн байгууллага өөрсдөө санаачлаг гаргавал дэмжлэг үзүүлэхэд нээлттэй гэлээ.
За энэ жилийн хүрээнд мөн төрийн хөгжлийн түншлэлийн тухай хууль заасны дагуу хувийн хвшил бол ямар ч төслийг санаачлах хэрэгтэй. За дээрэс нь хувийн хвшил төслөө санаачилсан бол тодорхой хэмжээний давуу талуудаа эдлэн давуу эрхийн оноогоо авна. Хэрвээ тухайн төсөл дээр сонгон шалралтанд одоо оролцохгүй гэрээ байгуулах давуу эрх үүсэх гэх мэт олон боломжууд нээлттэй. Нийслэлээс зарласан 24 мега төсөл бий. Эдгээрийн дийлэнх нь төр хувийн хвшлийн түншлэлээр хийгдэнэ. За Туулын хурдын зам, Хүннөө хотын төсөл, Улаанбаатар трамвай гээд бүх төслүүдэд гадна дотны компаниуд оролцох боломжтой гэлээ. За одоогоор санал авч байгаа төслийн нэг нь хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл. Хувийн хвшил санхүүжилтээ гаргаж хөрөнгө оруулалтаа өөрсдөө татах энэ төсөлд 4 компани саналаа ирүүлжээ. Хөрөнгө оруулагч талаас аваад үзэх юм бол нэгдүгээр эрсдлийг хардаг Монгол улсад улс төрийн эрсдлийг харна, бизнесийн эргэн төлөх нөхцөлийг харна, тийм эрсдлүүд байна. Тэгэхээр бид нар бол нэгдүгээр Монгол улс эрсдэл бага байна. Гэхдээ буюу улс төрийн эрсдлээс юм уу бусад хүчин зүйлүүд төсөл хөтөлбөр гацдаг тийм ээ. Ийм байж болохгүй. Дээрэс нь бид нар мэдээж хөрөнгө оруулж байгаа юм бол бизнесээ өгөөжөө гэдэг. Өгөөжөө үед ингээд одоо сонирхолтой өгөөчтэй байх хэрэгтэй. Туулын хурдны зам байгаа ажил нь одоо юу н гэрээ сонгон шалгаруулалт эдгээр нь явчихсан. За Улаанбаатар трамвай төсөл байна. Трамвай төслийн нэг 2 шугам байсан. Нэг шугам дээр нь бол компани оролцохоор ингэж саналаа өгсөн байж байгаа. Нөгөөх нь дээр нь бол одоо мэдээлэл ирээгүй гэж сонссон. Гэх мэтлэн ийм нөгөө томоохон төслүүдэд чинь хүн болгоо оролцох боломжгүй. Яг боломжтой компаниуд эсвэл консорциум байдлаар ингэ оролцож явж байгаа. Улаанбаатар хотын хөдөлгөөний танхимаас энэ 7 хоногийг дуустал Улаанбаатар хөрөнгө оруулалт мега төсөл танилцуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэ өдрүүдэд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд нийслэл хотод хэрэгжүүлэх мега төслүүдийн танилцуулга, хамтран ажиллах, төсөөл хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцах боломжтой юм. Харин маргааш хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар ярилцсанаа. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орлоо. Ингэснээр сүүлийн 30 жилд усны салбарт хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Үйлдвэр ашиглалтанд орсноор дан ганц усыг дахин боловсруулах биш, давхар эрчим хүч гаргаж авах юм. Өөрөөр хэлбэл зөвхөн усны нөөцийг нэмэгдүүлэх төдийгүй гүний усыг хадгалж байгаль орчны тэнцвэрийг хамгаалах чухал ач холбогдолтой үйлдвэр нэгээр нэмэгдлээ. Монгол Улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2 дугаар компакт гэрээ буюу усны компактын 3 үндсэн төслийн нэг болох хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд шинэ төв цэвэрлэх байгууламжийн дэргэд энэ үйлдвэр сөндөрлөлөө. За нийт 462 сая Америк долларын өртөгтэй усны компакт гэрээ нь Монгол улсад анхудаа гаж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломжийг олгох юм а. За хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт нь шинэ төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50,000 харин жилдээ 18 сая хүртэл шоо метр усыг дахин авч боловсруулж улмаар дулааны 3-4-р цэглэгээ станцад нийлүүлэх юм а. Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол улсад анхудаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг барьж байгуулан 12 км ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулад байгаа нь энэ юм а. Мэдээ үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.